Сайн байцгаана уу? 33 дугаар сургуулийн 4-р багийн гишүүн Ганхүү байна. Манай баг нь байрны давхруудад агаарын ялгаа байдгүй гэсэн судалгааг хийсэн байгаа. Бидний гаргасан таамаглал нь давхарт дээшлэгдсэн байрны агаарын дотоод орчны агаарын бохирдол буурна гэж үзээд энэхүү судалгааг бол эхлүүлсэн. Бид туршилт хийхдээ 14 давхар байрыг сонгоо авч байрныхаа 1, 4, 14 дугаар давхруудад тус под төхөөрөмжөөр байрлуулан ижил байршилд нэгэн зэрэг туршилтаа эхлүүлсэн. Хэмжилтийг бол 15 минут хийсэн. Дундуур нь ямар нэгэн алдаа гараагүй. Ингээд бид цуглуулсан дата өгөгдлөө Excel програм ашиглан боловсруулсан. Бохирдуулагч тус бүр дээр 3 давхраа харьцуулсан график байгуулсан. График дээр бол PM 10 буюу бүдүүн ширхэг тоосон цэрэг бол үзүүлсэн байна. Бүдүүн ширхэг тоосон цэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээ буюу 50 микрограммаас бол давсан үзүүлэлттэй. Харин Монголын стандарт болох 100 микрограммд бол хүрээгүй. Тэгэхээр энэ байрыг бол бүдүүн ширхэг тоосон цэр бол хэвэн гэж үзэж байгаа. Харин дараагийн графикт PM 2.5 буюу нарийн ширхэг тоосон цэрийг харуулсан байна. Тэгээд энэ график дээр бол дэлхийн стандарт буюу 25 микрограммыг бол 2 дахин давсан. Мөн Монголын стандарт буюу 50 микрограммыг бол мөн илт давсан үзүүлэлттэй. Тэгэхээр бол энэ байрлагыг нарийн ширхэг тоосон цэрэг бохирдолтой гэж үзнэ. Харин дараагийн графикт бол PM1-ийг харуулсан. Тэгээд өмнөх хоёр графиктэй адилхан мөн ялгаагүй 3 байрны хооронд бол илт ялгаа гараагүй. Тэгэхээр бол бидний өмнө нь дэвшүүлсэн таамаглал бол бүр хязгаардж байна гэж дүгнсэн байгаа. Тэгээд яагаад энэ манай дэвшүүлсэн таамаглал няцаагдаад яагаад 3 давхар хоорондоо бохирдуулагчаараа илт ялгаа гарсангүй вэ гэхээр тухайн байрныхаа агаржуулалтын системтэй нэг талбайтай. Агаржуулалтын систем нь доороос дээшээ буюу 1 давхраас 14 давхарлаж хэрэгэлсэн урсгалтай агаржуултыг хийдэг. Тэгэхээр бол 1 давхарт байгаа бохирдуулагч 14 давхарт мөн адилхан бохирдуулагчтай байна гэсэн үг. Гадаадын улс орнуудад бол байрны агаржуултыг дээрээс нь доошоо буюу хүчээр тарааж өгдөг. Ингэснээр харьцангуй цэвэрхэн агаарыг бол оруулж ирдэг гэж бид нар бол уншсан. Тэгээд ихэд бол бүх барилгын дотор агаарын ялгаа нь өөр байдгүй. Энэ тал дээр бол манай судалгаа бол бүрэн хариулж чадахгүй. Учир нь ганцхан байран дээр туршилтаа хийсэн болохоор энэ бол өрөөсгөл юм. Тэгээд энэхүү судалгаа хийхэд тусалж тэмцсэн багш болон байгууллагуудад баярлалаа.